та бүхэн одоо хэвлэлээр гарч байгаа мэдээллийг харсан бол 7.3 их найт төгрөгийн одоо татврын асуудал байна. За мөнгө угаасан байж болзошгүй байна гэсэн ийм дүн мэдээ их явж байна. За тэгэхээр энэ бол ямар дүн мэдээ вэ гэхээр зэрэг за татврын ерөнхий газар татврын улсын байцаагчдаас татврын орлого бүрдүүлэлттэй холбоотой горим сорил гүйцэтгэх явцад гэмт хэргийн шин чанартай байж магадгүй гээд 7.3 их найт төгрөгийн зөрчлийг илрүүлж хууль хяналтын байгууллагад өөрсдөө шилжүүлсэн байна. Тэгэхээр энэ зөрчлийн хувьд аваад үзэх юм бол за нэгдүгээрт задлаад үзэх юм бол борлуулалтын орлогоо бууруулсан, нуусан, зардлаа нэмэгдүүлж тайлгнасан гэрээ болон үйл ажиллагаатай холбоотой 94 иргэний 3.9 их найт төгрөг, 56 аж ахуйн нэгжийн 2 их найт төгрөг, нийт 6 их найт төгрөгийн ийм зөрчил одоо татврын байгууллага илрүүлж хууль хяналтын байгууллага шилжүүлжээ. За хоёрдугаарт нь худалдаа авсан баруун ажил үйлчилгээ нь нотлогдоогүй цахим төлбөрийн баримт шивүүлж нөөтийг бууруулсан 17 аж ахуйн нэгжийн 950 тэрбум төгрөг байна. Зөрчил илэрсэн байна. За гуравт нь үйл ажиллагаа явуулаагүй, борлуулалтын орлого нь нотлогдоогүй, их хэмжээний цахим төлбөрийн баримт шивж бусдыг татвар төлөхөөс зайлсхийх тэр боломжийг олгосон 66 аж ахуйн нэгжийн 855.2 тэрбум төгрөгийн зөрчил. За дөрөвдүгээрт нь мөнгө угаасан байж болзошгүй цахим мөрөөдөө тоглоомтой холбоотой 43 аж ахуйн нэгжийн 337.8 тэрбум төгрөг. За нэг иргэний 600 сая төгрөг нийтдээ 338.4 тэрбум төгрөгийн зөрчил байна. Тэгэхээр энэ дөрвөн төрлийн зөрчлийн дүн нь нэмэгдээд 7.3 их найт болж байна. За энэ 7.3 их найт гэдэг бол төрийн байгууллага, за тэр дундаа засгийн газар, яамд, за төсөвт байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит компанитай ямар ч хамааралгүй энэ бол хуваарай бизнес үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд иргэдийг татврын одоо ээлжит шалгалтын дүнгээр шалгаад тэгээд илрүүлээд хууль хяналтын байгууллагад тавьсан ийм зөрчил байгаамаа. Тийм учраас энэ одоо 7.3 их найт төгрөгийн зөрчлийг одоо засгийн газараас ч юм уу яамд, агентлаг эсвэл төрийн болон орон нутгийн өмчит компаниуд хийгээд мөнгө угаацсан юм шиг ийм ойлголт бас нийгэмд түгээмэл явж байна. Тэгэхээр энэ бол тийм биш гэдгийг бол та бүхэн бас зөв ойлгоорой. Энэ нь татврын алба байцаагч нар ажиллаа хийх явцдаа ийм асуудал байж болзошгүй байна гэж үзээд тэр нь шалгагдаж одоо баримтжуулагдаад ингээд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн ийм тодорхой асуудал байгаа учраас энийг та бүхэн зөв талаас нь одоо олон нийтэд мэдээлэл хүргүүлж өгөхгүй бол засгийн газар болоод төрийн байгууллагууд одоо мөнгө угаацсан юм шиг ийм ойлголт нийгэм түгээмэл яваад байгаа учраас энэ тал дээр залруулга хийж байна. За энэ асуудалтай холбогдуулаад манай аудитын байгууллагын дүгнэлтэнд юу гэж орсон бэ гэхээр зэрэг хууль зүйн сайдад татврын хэрэг маргаантай холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх тэр процесс хууль эрх зүйн орчныг нь бол боловсронгуй болгооч гэдэг ийм зөвлөмж өгсөн байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол өмнө нь татврын байцаагч нар өөрсдөө асуудлаа тавиад тэгээд одоо харцангуй эрүүгийн болоод бусад процессор ингээд богино хугацаанд шийдвэрлээд явдаг байсан бол 19 онд одоо өөрчлөлт орсноос хойш татврын байцаагч нар энэ татврын хэрэг маргаантай холбоотой асуудлаар шинжээчээр оролцох боломжгүй болсноос болоод энэ одоо дүнтэй их хэмжээний дүнтэй ийм хэрэг маргаанууд хууль хяналтын байгууллагуудаар нэлээд ингэжтэй овоорх маягтай болсон байгаа учраас энийг одоо шийдвэрлэх нь хууль эрх зүйн орчин гэж боловсронгуй болгооч гэдэг ийм дүгнэлтийг бид нар өгсөн багмаа.